Туулгаал хэд хэдэн газарт 2-3 км тасарсан тухай хатан туул голоо хамгаалах үндэсний хөтөлбөрийнхэн өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Ярамгийн орчинд 2-3 км, зайсанд 1 км, бусад газарт хагас км хэртэй тасарсан байна. Энэ нь нөгөө л барилгын болон хайраг даргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогдож байна. Үүнийг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хүндэн тавьж байгаач туулгаалын орчимд лицензийн 50 жил нэмэгдсэн хэмээн хөтөлбөрийнхэн мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар туулгаалын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргийнхан байна гэвч энэ жил гэхэд 11 лиценз шинээр нэмэгдэжээ. Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Эквадор улс Бямгарагт 7.8 магнитын газар хөдөлжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 28 хүн амир үтснийг тогтоосон байна. Түүнчлэн засгийн газраас 6 мужид он зойдол зарласан байна. Газар хөдлөлтийн голомд хүмүүсийн хотын ойролцоо байсан бөгөөд 160 гаруй км зайтай нийслэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгдэжээ. Хүчтэй газар хөдлөлтөд зэрэгэлдээ хот тосготод олон байшин барилга нурж сүйдсэн байна. Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс эргийн 300 км зай цунамийн давалгаа үүсч болцсогүйг анхааруулжээ. Сэлэнг аймгийн Баянгол сумын Харабагийн тахилтын даваа Баянбагийн хустайн даваанд өнгөрсөн баасан гарагт цасан шүрэг шүрч зам хагдаад байсан юм а. Шүргний улмаас олон автомашин цасан сууж саадсан тухай дуудлагаар онцгой байдлын ерхий газрын 1 автомашин, онцгой байдлын ерхий газрын харьяа аврах тусгай анги 25 албаагч, 2 автомашин, Дархуул аймгийн онцгой байдлын газрын 24 албаагч, 3 машин, Сэлэнг аймгийн онцгой байдлын газрын 22 албаагч, 4 автомашин, Пажиро клубын 12 хүн, 5 автомашин зэрэг нийт 111 хүн 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн 348 автомашин цасанд багтсан байсныг гүрчигтөр шүн тэгтэг цаг үед аюулгүй гаргажээ. Жингийн дутагдaltaй турайлд орсон тус багталтай ракет диатезтэй болоод төрөлхийн дархлаа сул уруул тагнаас сэзэрхий эвэрхийтэй унж татдаг зэрэг суурь өвчтэй хүүхдүүд Улаанбархны дэгдэлтийг дийлгүй насарсаар байгаа гэмшнэр мэдээллээ. 2016 сарын нийт Улаанбарх өвчнөөр 59 хүүхэд тэмдэжээ. Насарсан хүүхдүүдийн 76.2% нь 0-8 сартай буюу вакцин тариулах наснд болоогүй хүүхдүүд байсан байна. Мөн Улаанбархны халдвараа дийлэлгүй эндсэн хүүхдүүдийн 70% нь архаг хавсарсан өвчтэй байсныг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс тайлбарлалаа. Авилга албан тушаалын хэрэгт холбогдож саатуулагдсан цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцат компани захирласан Равдан дөрж Монгол Ардын Өсгөл намын даргын энх хоёрын бие хамгаалагч Мөнхөн нарыг өнгөрсөн пүрэв гаргийн орой Батлан далтад гаргажээ. Монгол Ардын Өсгөл намын даргын энх хоёрын бие хамгаалагч Мөнхөөг авилгатай тэмцэх газраас авилга авч Мөнхөөс хэрэгт холбогдуулан байр авчилж шүүхэн шийдвэр гүйцэтгэх эрхээ газрын харьяа 401-р 20 анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод исэн юм. Харин захилгаан дамжуулалт үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцат компани захирал Асан Равдан дөржиг албан тушаалын гэмтэрхт холбогдуулан авилгатай тэмцэх газраас 461-р анги саатуулан шалгаж байсан. Дээрх хоёрыг өнгөрсөн 31 өдөр баривчилсан байдаг. Ардчилсан намын үндэсний зөвлөх хорооны хурал 4-р сарын 16-нд болно гэж ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Эрхэн Баяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор 4-р сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар эхний сурвалжаас тодруулахад үндэсний зөвлөлт хороо хязгаа хуралдахыг албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18 дуюуд аваарах турлахын тохиромжтой сонгосон гэсэн байна. Энэ удаагийн үндэсний зөвлөлтөх хорооны хурлаар намын өмөрийн хөтөлбөр болоод намын эмнэлгийн асуудлыг хэлцэх юм а. Гурлийн үйлдвэрүүдэд агуулхад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаан буудаан нөөцөнө. Энэ 30 мянган тонн улаан буудаан Монгол Улсын гурлын 1 сарын хэрэглээ. Өөрөөр хэлбэл яралтай амфиртай улаан буудааны квот олгож гурлийн үйлдвэрлэх буудаага нөөцлөхгүй бол 5 дугаар сар гараад гурлийн үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болжээ. Гурлийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоохоор дотоодын гурлийн хэрэглээний эрэлт нэмэгдэж үнэн нь өсөх сөрөг талтай. Монгол Улсад том жижиг нийлээд 80 орчим гурлийн үйлдвэр байдгаас өнөөдөр доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Алтан тариа, Улаанбаатар гол, Мил хаус гэсэн 3 үйлдвэр байна. Уяг гурил, Эрдэнэт бууд, Зод групп гээд бусад жижиг үйлдвэрүүд Улаанбаатарт болж үйлдвэрлэлээ зогсоожээ. Хүнсэд аж ахуйн яамнаас богино хугацаанд дахин 65 мянган тонн буудаа импортлох квотыг гурлийн үйлдвэрүүдэд хуваагаад өгвөл намраар ургац суралт хүртлийн салбарын галаалтгүй гэдгээ тайлбарлалаа. Нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллаар азтан болсон иргэд өнгөрсөн баасан гарагт батламжаа гардаж авлаа. Нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн мөнгийг иргэд хожжээ. Гэхдээ энэ 3.5 тэрбумаас ердөө 930 мянган төгрөгийг л иргэд авсан байна. Энэ нь иргэдийн баримт бүртгүүл хэдэх сул хэвээр байгааг харуулна хэмээн төслийн нэгжийн захирал Отгон Тулаг мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар 400 сая төгрөгийн азтан 1, 20 сая төгрөгийн азтан 5, 4 сая төгрөгийн азтан 71, 500 мянган азтан 828, 100 мянган азтан 7715, 20 мянган азтан
77,518 хүн тодорчээ. Монгол Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн нэгдэх заалд хувь тэнцвүүлсэн пропорционал буюу 120 дугаар зүйлийн 123 дахь хэсэгт улсын их хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар тус сонгоно гэж заасан нь үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 21 дугаар зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тусдад зөрчсөн хэсгийг тогтоолохоор хандсан нэр бүхэн иргэдийн мэдээллээр үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааны хянан хилцэх үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын уралдаан энэ сарын 22-ны өдөр 9 цаг 30 минутаас цэцэн уралдааны танхимд нээлттэй эхлэхээр тоглогдчихэ.